Яагаад хүүхдийг хочиж босохгүй вэ? Эцэг эс томчууд юу ч хийсэн хүүхэд үүнийг шууд үнэн гэж хүсэж авдаг. Хэрвээ томчууд хүүхдийг тэнэг гэж хийсбэс тэр үнсээр өөрийгөө тэнэг гэж боддог. Тиймээс шүүмжлэхээ зөвөр эсэрхийж зөв зүйтэй самс хүсэлт өгөхийг сурах нь чухал. Яаж юм гэх вэ? Хэрвээ хүүхэд аздаа гарвус түүний үйлсийг нь үнэс харин хувь хүнийг нь биш. Жишээ нь чи заваан бич хийсийн оронд чи буудан дээр өөрмө үйлстэй чичээ. Бодоо суухад юу байна? Өөрийнхөө араас цэвэрсээрээ бич хийс. Хэрвээ танд сексис хүчсэс байгаа бол юу мэдэрч байгаагаа тодорхой эсэрхийлж. Энэ нь таны сэтгэлийн зовоорыг бүрэн арьсахгүй ч сэтгэс хөдөлсийн хурц байдлыг бууруулахад тусна. Мөн хүүхэд өөрийн үйлсдлийн үр дагаврыг харж сурна. Жишээ нь чи хостовоо тогсоход би маш их уурсдаг. Тамис ич буй үг босон дууны өнгө хоорондоо нийцэж байх нь чухал. Хэрвээ та инээмсэглээд шасан дээр тараасан сягогийн хэсгүүд таныг хэрхэн уурсууч байгааг ярвас хүүхэд үүнийг чин сэтгэлээсээ хүсэж авахгүй.